Зохиолыг бичсэн Саруултын дуу оруулсан Ами. Толны байшин 4-р хэсэг. Өрөө тас харанхуй хаан ихтэй тогшилт үргэлжилж Батагийн бүдэг хоолой тас хийж сонсогдов. Ариуна доош тэмцчин тагуулсах. Доороос хуйтан салхи савс хийж чийг даасан хонгол руу буух шат харагдав. Тэд гарч хідэнгээ барьсаар айж имээсэн ч гурвал зэрэг уруудлаа. Хонгол уртаас урт үргэлжилж хан дагуу үйл мэддэг сэлбэр болон цус шиг улаан тол бүдэгхэн харагдана. Цааш хэсэг явхад Бата газар хэвдэж байхыг оллоо. Төөнийг өргөж авах мөчөд гинэт хажуугийн ханаас бүдэг цагаан гэрэл цацран тэдний өмнө нэгэн дүр тодорлоо. Тэр бол цав цагаан хувцастай урт гизгэн мөрөгийн давсан охин байв. Нүдэн өнөгтэй хэрнээ дөлгөө. Чимээгүйхэн тэднийг ажиглаж зогсон. Хин бэ та? Гэж Ариуна асуухад охин намхан хоолоогоор намайг нэмжилмаа гэдэг. Та надаас битгий яагараа. Би бол амьд нэг юм биш. Энэ хонгол гацсан хүн. Хүнч гэжтэй. Сүнс. Би үнэхээр яхаа мэдхээ болоод цөхөрч байна. Химэн ойлоо. Бата жавхлан хоёр дуугаан хураан хоорондоо харц солилцов. Тэд гэнэт үгний үүсэн үг санаанд орж нуруугаар нь хөдтав. Тэгээд чи биднээс юу хүсэв? Гэж жавхлан шинэн асуув. Намжилмаа зөөлөн инээмсэглэж харцсан гонигтайгаар миний шарилын хонглын доор чулуун байгууламжийн дор төвжигдсэн. Түүний газар тэр гаргаж хүний ёсоор оршуулж өгвөл би эцэстээ амьрлна. Хэрв тийхгүй бол энэ газар та нарыг ч нутгийнхныг ч тайван байлгахгүй. Ариуна баг зэрэг зориг орж нэг алхам урагшиллаа. Чи энд хэр удаж байгаа юм бэ? Намжилмаа би хэр удснаа мэдэхгүй байна. Гэхдээ хэрвээ та нар надад тусалвал би ч та нарын ажилд туслах болно гэж хэлээд тэдний ойролцоог игэмэт эргэлдэж ханны нэг хэсэг дохин заав. Энэ ханан дор нууц хонглын гарц бий. Түүгээр дамжуул чулуун байгууламжийн төвд хүрнэ. Бас би та нарт замжилж чадна. Учир нь эндхийн бүх дуу бүх шивнээ миний чихэнд сонсогддог. Тэр үгэн хэлээд аажин бүтгэрч цагаан гэрэл замхран алгууллаа. Залуус бибисээ ширтэж айдас ба итгэл хоёрыг зэрэг мэдэрч байлаа. Намжилмаагийн дүр бүтгэрч алга болсноос хойш хэсэг хугацаанд тэд хонигтай чимээгүй зогсов. Английн нам гүнд зүрхний цохилтон тод сонсогдох шиг. Жавхлан энерги гівдэн дуугарлаа. Би тэндээс гарах хэрэгтэй. Нар мандах үед ярилцаж яахаа шийдэцгээе. Ариуна Батаг түшин өндийлгэж шатаар өгсөөр байшин доторх өрөөнд эргэж гарлаа. Гэрлээ тэднийг харангуудаа царин цан хийж хоолон чичирхийлв. Та нар яагаад тэнд ингэж удваа? Би хаалга зохиод байхад сонсоогүй юу? Гинэт гэрэл унтраад аимшигтэй сүдэр намайг ёо гэд хөөхөд байсан. Ариуна түүн рүү харан амьсгаагаа дарж бид намжилмаа гэдэг нэгэн охины сүнстэй уулзлаа. Тэр биднээс тусламж хүссэн. Шарлны хонглын дор төгжөөтэй байгаа гинэ. Жавхлан гүнзгий дуугаар нэмж хэлв. Тэр бидэнд нууц гарцыг зааж өгсөн. Хэрвээ бид түүний хүсэлтийг биелүүлвэл тэр бидэнд ч бас туслана гэсэн. Гэрлээ толгоос ихсэрж
айдас дүүрэн дуугарлаа. Та нар чи ирүүлв. Юу сүнс, юу тусламж. Өнөөх аимшиг сүдэр чи энэ газар биднийг үлдээхийг хүсэхгүй байна. Бид яг одоо буцах хэрэгтэй. Бата сулхан боловч шид эмгийн өнгөөр үгүй бид үлдэнэ. Намжилмаагийн хэлснээр энэ газар амьрлахгүй байгаагийн учир шарилтай холбоотой юм бол тэрнээс өөр гарц байхгүй. Маргааш өглөө иргэн орно. Өөрөө нам хүн болов. Гэрлээ айцаасаа болж юу ч хэлж чадсангүй. Нүдэнд нь нулимс гэлтгэнэ. Харин бусд нь бие биенээ харж Батагийн үгийг чимээгүй хэн зөвшөөрлөө. Өглөөний нарны гэрэл цонхны завсраар тусгаад майшингийн дотор нам ухан бөгөөд сэр өхөн байлаа. Бата ширээний дээрх тэмдэглэлээ дэлгэн өнөөдөр бид намжилмаагийн хэлсэн гарцаар орж чулуун байгууламжийн төв төрөх ёстой. Хэрэв үнэхээр тэнд шарилн байгаа бол газар дээр гаргаж оршуулах хэрэгтэй. Гэлээ. Ариуна чимээгүйхэн толгойд их. Жавхлан камерынхаа батарейг шалгаж тэмдэглэл хийлээ. Төмрөө багаж төхөөрөмжөө нэг бүрчлэн бэлдэв. Гэвч гэрэлмаа дуугаа өндөрсгөн. Үгүй. Та нар солиорч байна. Өчигдөр шин юу болсон гэж бодож байна. Бата алгуулж гаднаас аимшигтэнүүд биднийг ширтэж байсан. Одоо тийш орно гэдэг чи өөрсдөө өхөл рүүгээ алхаж байгаа хэрэг. Төвний хоолоо жичирхийлж нүдэнд нь нулимс цээлэгнэ. Би та нартай хамт доошоо явахгүй. Би энд үлдэнэ гэж бараг шивнэх шахам хэлв. Бата хэсэг бодсноо шийдэмгийн дуугаар чамайг хүчлэхгүй гэрлэмэ. Гэхдээ ганцаараа байвал бүр аюултай. Төмрөө гэрлэмаг сумын төв рүү буцааж хүргэж өг. Төмрөө нэг их таагүй харцаар Бата руу хараад урагшлан за яах вэ тэгье. Харин та нар намайг эргэж иртэл хүлээж байсан дээр биш үү? Хэмээн тэнэгэлцэн янзаар асуув. Бата ийн хэлв. Миний тамиг зөв бол энд дор маш том байгууламж байгаа. Өнөөдөртөө содолж дуусна гэж юу л бол. Тийм болохоор бид хэд чамайг эртэл амсар хэсгийг ядаж судалж байсан дээр ах. Жавхлан камерынхаа линзийг арчин энэ бүхнийг бичиж авна. Хэрэг бид буцаж ирэхгүй бол хин нэгэн үннийг мэдгэл хэрэгтэй. Ийхүү өглөөний салхи байшингийн нэвдэрхий цонхоор үлээж завсраар нь хөд данжин нэг шиг сонсогдов. Гэрэл маа нүдэндээ айдас тээсэн чихтэй үүдний хаалга руу алхаж төмрөө түүнтэй хандгарлаа. Харин үлдсэн гурвын харц хоорондоо огтлолцож дуугүйгээр шийдвэрээ баталгаажууллаа. Тэд хонглын тийш байшингийн нууц хаалга руу иргэн доош буух бэлтгэлэн эхлэв. Зохиолыг бичсэн Саруултай.